Эзний өдрийн мэнд хүргэе. Та бүхэн маань сайхан марцгаасан уу? За, эзний үгийг хүлээн авахд бэлэн байна уу та? Амен. Та хажуудаа хүнээс асуудаа бэлэн байна уу гэд. Яаж юм? Таагүй юу? Толгой төгч гин үү? Тохихгүй байна уу? Тохихгүй бол дахиад асуучих. За. За, эзний үг бол мэдээж бидний одоо мэддгээр амсаж мэдэрснээр бол амьд. Тийм үү? Эзний үг бол биднийг өөрчлөх цорын ганц төгс хүч. Эзний үгэнд л байгаа. Тэгэхээр эзний үгэнд бид нар ач холбогдолтой ханддаг байх хэрэгтэй. Бас үнцийг өгдөг байх хэрэгтэй. Зүгээр нэг сургалтанд сууж байгаа юм шиг, зүгээр нэг хичээл сонсож байгаа юм шиг хандвал харамсалтай. Тийм үү? За тэгэхээр бүгд хамтдаа эзний нэрээр талархацгаая, тунхаглацгаая. Тэгээд та намайг дагаад тунхаглаарай. Нүдэ найд хамтдаа тунхаглацгаая. Их эзэн минь ээ. Яг одоо би таны чуулганд ирж байна. Таны амьд үг, таны үнэн үг надад илчлэгдэх болтугай. Тийхүү намайг өөрчлөх болтугай. Есүсийн нэрээр. Амен. Амен. За эхлэхээс өмнө бүгдээрээ утаснуудаа гаргаж ирээд дууг нь ханаа. За энэ ухаалаг нэг утасны девайсуудын хэрэглээ өндөрсөн учраас биднээс чухал цагуудад чухал ач холбогдол өгс сурах хэрэгтэй байна. Тэгээд дуугийн сайхан хагаад яаралтай гарцаагүй ярих шаардлага байвал та маань суудлын дээр ярихгүй гараад яриарай. Болж байна тий. За. Лук номын 16 дугаар бүлгийг нэ юм бүгдээрээ Лук номын 16 дугаар бүлэг. Лук 16. За Лук 16-гийн 1-ээс 9 дугаар ишлэлийг бүгдээрээ хүлээн авцгаая. За би та бүхэнд уншаад өгье. Шав нартаа тэрээр мөн ийхүү айлдваа. Нэгэн баян хүн Нервтай байжээ. Өнөөх Нерван түүний эд хөрөнгийг өрн таран хийж байгааг эзэн нь сонсов. Тэгээд түүнийг дуудаж, чиний талаар би юу л сонсоод байна да. Ажил үргийнхээ дансыг наашиг. Чи цаашдаа Нерв байж чадахгүй гэжээ. Тэгтэл тэр Нерв өөртөө эзэн минь Нервийн ажлаа надаас авч байгаа тул яах вэ? Би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлаг гуйхасаа би ичиж байна. Юу хийхээ би мэдлээ. Нервийн ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно хэмээгээд эзэнд нь өөртөө хүн бүрийг дуудаж эхний хүнээс чи эзэнд минь хэр өртөө вэ гэсэнд тэр 100 хэмжүүр тосны өртөө гэхэд мөнөөх зарцсан дансаа ав даруй суугаад 5 гэж бич гэжээ. Тэгээд нөгөөх нь чи хэр өртөө вэ гэв тэр 100 хэмжүүр буудаан өртөө гэхэд гихтэн дансаа ав 80 гэж бич гэлээ. Шудраг бус Нервийн ухаалаг үйлдэлийнхэн төлөө эзэн түүнийг магтан саашаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ. Би та нарт хэлье. Шудраг бусын эд баялагаар өөрсдөө анд нөхөдтэй бол. Ингэснээр эд хөрөнгө чинь үгээр их цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм аа гэж хэлсэн. Амен. За эзэн Есүс Христийн сургаалт зөвлөлүүдийн нэг. За хамгийн сонирхолтой нь энэ сургаалт зөвлөл бол ер нь бүх сургаалт зөвлөл дээр ямар нэгэн сайн дүр байдаг дандаа сайн дүр байдаг. Сайн дүрийг магтан цаашаасан сайн дүрээр дамжуулж эзэн өөрийнхөө сургаал үнэнийг ойлгуулах гэж хичээж зааж байгаа сурамжилж байгаа тэм түүхэд байдаг. Яг энэ түүхтэр болохоор нэг шудраг бус Нервийг эзэн цаашааж байгаа тэр сургаалт зөвлөл байгаа. Маш сонирхолтой. Тэгэхээр яагаад тэр шудраг бус Нервийг эзэн цаашаагаад тэр нь эзэн Есүс Христийн сургаалт зөвлөл болчихвоо гэж. Энэчээс бүгдээрээ өнөөдөр мөнхийн зорилгын төлөө ухаалаг амьдрах нь гэдэг сэдвээр эзний үгийг хүлээн авцгаая. Мөнхийн зорилгын төлөө ухаалаг амьдрах нь. За ухаалаг амьдрах нь гэж байгаа шүү. Овжин амьдрах гэж хэлээгүй шүү. За зарим хүмүүс энэ түүхийг харчаад юу гэж боддог вэ гэхээр за харж гин үү. За хаанчлалын төлөө бас шудраг бусаар мөнгө олвол бас зөвшөөрөгдөх юм биш үү гэж асууад байдаг. Зарим нь ингээд сайн зүйлийн төлөө буруу арга замаар хөрөнгөчих юм бол тэр нь бас болох юм биш үү? Энэ харалтаа. Энэ Нервийг хардаа гэд. Яг түүхийг өнөөгийн цаг үед ингээд шууд хараад унших юм бол тэгж ойлгогдно. Бид нар ямар нэгэн тухайн үеийн ойлголт, соёл
хил зүгийг мэдэхгүй учраас бид нар яг өнөөгийнхөө өөрсдийнхөө ойлголтоор уншмал за энэ нэг шудраг бус одоо нярвч нь эзнийхээ эд хөрөнгөийг өрн тарын хийгээд баллаж жагаад баригдангуудаа тий өөрийнхөө ирээдүг бодонгуудаа эзэндээ өөртөө байсан хүмүүсийн өрийг нь жоохон тэглээд жоохон цайруулаа тэнгүүтээ эзэндээ тал засах биш нөгөө нэг эзэндээ өөртөө байсан хүмүүстэй тал засаж жагаад тэгээд сайхан өөрийнхөө амийг авах гарчиж байгаа юм шүү. Тэгсэн чинь нөгөө эзэн цаашаага тэрийг нь харин ч нөгөө нэг өрийг нь ингээд багсгачаад байхад авах ёстой хүүг нь багсгачаад байхад эзэн тэрийг нь хараа цаашаагаад энэ чинь ямар сони юм бэ. Тэгэхээр энэ чинь яг зүгээр ингээд бодож болох юм. Шудраг бусаар тий амьдраад байх юм бол эцэстээ бас хүлийн зөвшөөрөгдөж юм билүү эцэстээ сайн зорилгын төлөө гэж. Гэтэл энэ түүх нь тэр зорилгын төлөө ерөөсөө хилэгдээгүй яригдаагүй. Олон хүмүүс амьдрал дээр буруу арга замаар амьдарч байгаагаа сайн зорилгын төлөө гэж цайруулах гэж хичээдэг. Олон тохиолдолд буруу сонголт хийж буруу шийдвэр гаргасныг эн чинь зөв зорилгын төлөө сайн үр дүнгийн төлөө байсан байхгүй юу? Эн чинь олонний төлөө байсан байхгүй юу? Тэрний сайнны төлөө байсан байхгүй юу гэж цайруулах гэж хичээдэг. Тэгээд эцэстээ нөгөөх нь буруутсныг нь мэдэнгүүтээ банцсандаа ч гэдэг юм уу, баригдсандаа ч гэдэг юм уу, уг нь би ингэж бодоогүй байхгүй юу гэж цайруулдаг байсан. Тэгээд Библи хизээч зөв зорилгын төлөө муу зүйл хийж болно гэдэг зөвшөөрөл өгдөггүй. Библи хизээч Бурхны хаанчлалын төлөө бусдыг хохироож болно шүү гэдэг зөвшөөрөл бас өгдөггүй. Үүнийг бид нэр ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ түүх юуны тухай юм бэ гэж. Хамгийн эхлээд бүгдээрээ мөнхийн зорилгын төлөө ухаалаг амьдрахын тулд мэдээж энэ түүх бол эд баялагтай холбоотой түүх байгаа учраас юуг ухаарах ёстой юм бэ гэвэл 1-2 дугаар ишлэлээс харцгаая. Шавнартаа тэрээр мөн ийхүү айлдав. Нэгэн баян хүн нярвтай байж өнөөх нэрвэн түүний эд хөрөнгийг өрн таран хийж байгааг эзэн сонсов. Тэгээд түүнийг дуудаж чиний талаар би юу л сонсоод байна да. Ажил үргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярв байж чадахгүй гэжээ гэж. За нярв гэдэг энэ чинь бол орчуулсан байгаа. Ер нь бол даамал гэсэн утгатай. Ер нь бол даамал буюу тухайн үеийн одоо ойлголт соёлоор бол яг гэрийн эзний хамгийн том big boss-ийн 2 дугаар хүн байхгүй юу? Дараагийн хүн гэсэн үг, баруун гар гэсэн үг. Тэгэхээр энэ нярв гэд нэрлэгдэж байгаа энэ хүний дээр бол зөвхөн босс л байгаа. Өөр хинч байхгүй. Тэгээд доор нь бүх хүмүүс байгаа. Тэгэхээр энэ хүн бол одоо яасан бэ гэхээр өөрийнхөө эрх мэдэлд бол дэндүү одоо туйлдсан тийм дэндүү автсан, дэндүү бардсан. Намайг хин хилж нохоо хин саах уу гэж хамтсан гэсэн үг. Ингээд одоо тухайн одоо хариуцж исэн эд баялагаа бол өрн тааран хийх эрх мэдэлтэй гэж үзсэн. Энэ түүхэнд хэрэглэгдэж байгаа эд баялаг гэдэг үг нөө. За энэ бол грек үгнээс бол мамонос гэж нэг үг аа. Мамонос яг энэ ч болохоор маммон гэж хэрэглэгдсэн. За энэ ямар утгатай вэ гэхээр эд баялаг гэхдээ ямар утгатай эд баялаг вэ гэвэл шүтэн болгосон эд баялаг гэсэн утгатай гэдэг. Шүтэн болгосон эд баялаг. Бүр эд баялагийг шүтэж байгаа. Бүр одоо сүнслэг утгаар нь харах юм бол бүтээгч бурхныг Явэ бурхны эсрэгзүүлж гаргаж ирсэн эд баялагийг шүтсэн явдал гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ ч ингээ харъя те 1-2 дугаар ишлээс харах юм бол бид мөнхийн зорилгын төлөө ухаалаг амьдрахын тулд хамгийн түрүүнд эд баялагийг бид нэр шүтэж болохгүй гэж. Эд баялагийг шүтэж болохгүй. Эд баялаг бол төр зуурих. Хизээж мөнхийн эд баялаг гэж байхгүй. Бид хизээж энэ хорвоо дэлхий дээр хураасан цуглуулсан эд баялагаас өчүүхнийх бүр хилтергийг ч авч чадахгүй. Энэ бол туйлын үнэн. Абсолют үнэнүүдийн нэг. Тийм учраас Христ итгэгч бидний хувьд эд баялагийг шүтэх явдлаас татгалзаж сурах хэрэгтэй. Альфред Нобель гэж хүнийг та нар маань таних уу? Нобель гэж нэр сонсч ирсэн үү? Нобель гэж. За та нар маань Нобель гэдэг хүнийг юугаар нь таньж байна? Юугаар нь санаж байна? Шагналаар нь санаж байна, тий? За Альфред Нобель гэж хүн яагаад энэ шагналыг анх бий болгосон бэ гэхээр 19-р зууны хүн шүү дээ. 19-р зууны хүн. Тэгээ хамгийн анхны динамитик одоо тесрэх бодисыг бүтээсэн хүн. Тэгээ тесрэх бодисыг бүтээхдээ хамгийн анхны зорилго нь юу байсан бэ гэхээр уг нь уул уурхайн ажлыг хөнгөвчлөх зорилгоор динамит гэдэг одоо бодисыг бүтээсэн одоо хиймч хүн байсан өөрөө. Тэгээд тэр нь нөгөө уул уурхаад хэрэглэж байгаа сүлд нөгөө дайн байлдаанд хэрэглэгдээд маш олон хүмүүсийг ер нь бол алхахад хүргэсэн. Тэгсэн чинь нэг өглөө Нобелийн ахтай нандураад ахнаас орсон байхад нэг одоо Францын сонин ахтай нандураад Нобелийг өгсөн мэн Альфред Нобелийг өгсөн мэн гэд одоо сонин дээрээ нийтэлчих. Тэгээ сонин дээрээ нийтлэхдээ юу гэж нийлсэн бэ гэж
үхлийн наймаачин Альфред Нобель нас барав гэж хэлсэн. Тэгээд тэрийг өөрөө уншаад шок. Ах нь нас урсан, ахтаа нанд урсан байхгүй Нобель гэдэг нэрээр нь. Тэгээ юу гэж бодсон мэхэр хүмүүс намайг үхлийн наймаачин гэж бодд юм байна гэж бодсон. Үхлийн наймаачин гэж бодд юм байна. Тэгээд тэр тесрэг бодис хийснийхээ улмаас маш их хөрөнгөцсөн. Маш их баяжсан. Тэгээ 19-р зууны баруун Европын хамгийн тэргүүн баячуудын нэг болсон. Тэгээд тэр нийтлэлийг харангуйтаа хүмүүс өөрийнх нь үхэлд баярлаж байгааг харсан баг. Үхлийн наймаач үхлээ гэж. Тэгээд тэр цагаас хойш за би үхэх юм бол ингэж дурсагдах юм байна. Тэгвэл би амьд байхдаа олон хүний амийг авах тесрэг бодис бүтээсэн юм бол намайг үхсний дараа олон хүмүүс энэ дэлхийн инх тайван, амар тайван, шудраг гасны төлөө үйл хэрэгэ зориулсныхоо төлөө миний хөрөнгнөөс шагнал авдаг байг гэдэг. Ингээд Нобелийн санг байгуулсан баг. Ингээд өнөөдрийг хүртэл 1901-ээс өнөөдөр 2025 он хүртэл өнөөдрийг хүртэл нийтдээ 6-7 салбарт Нобелийн шагнал гардуулдаг. Тэгэхээр сая би тавхнаас нэг шагнал өгдөг гээл Нобелийн шагнал гээл бүгдээрээ Нобелийг сайнаар дуусч байгаа зү тэгээд Нобель өөрт байсан бүх хөрөнгөнийхөө 50%-ийг тэр сан руу шууд оруулсан баг. Шууд оруулсан. Тэгээ өнөөдрийг хүртэл тэр сан ингээд идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад тэгээд дэлхийд даяар дэлхийн инх тайвны төлөө, дэлхийн хүмүүсийн төлөө, ард түмний төлөө сайн сайхан зүйлийг хийсэн шинэ бүтээлүүдэд шагналгаар өгдөг болсон байна. За өгөр би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр эд баялаг бол төр зурих бөгөөд эцэстээ ер нь эд баялаг гэдэг бол яг биднийг хэн болох вэ гэдгийг бас бид өөрсдөө анзаарч явах хэрэгтэй. Анзаарч явах хэрэгтэй. Эцсийн дүүд эд баялагтай би хэрхэн харьцаж байгаараа би өөрийнхөө дотор байгаа жинхэнэ хүнийг жинхнээсээ харж болж чадна. Эд баялагтай хэрхэн харьцаж байгаас. Одоо энэ чинь шудраг бус нэр бол нэг өөрийнхөө эрх мэдэлттэй хөрөнгөтэй эд баялагийг захиран зарцуулах эрх мэдэлт хөрөнгөтэй баруун солоогүй өрн таран хийж эхэлсэн. Үүнийг нь эзэн сонсонгуудаа ажлаас нь алж өөрөгт ажлаас нь буулгаж байгаа. Тэгээд энэ хүн чинь зөвхөн дараг хийсээр байгаад ирсэн нөгөө тэргүүн бас тэр нэг номлол дээр ярьсан үстэй. Мэргэжил гэсэн чинь дараг гэсэн шиг. Тэгэхээр бидний хувьд итгэгч хүнийхээ хувьд эд баялагийг шүтэн болгохоос үргэлж татгалзаж эд баялаг бол төр зурах гэдгийг үргэлж бас өөртөө сануулж амьдрах учиртай. Амен. Хоёрдугаарт нь бид нэг 3-8 дугаар ишлэл дээр бас илүү тогтцгоё. Тэгтэл тэр нэр өөртөө эзэн маань нэрвийн ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна. Юу хийхээ би мэдлээ. Нэрвийн ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно хэмээгээд эзэнд нь өртөө хүм бүрийг дуудаж эхний хүнээс чи эзэнд минь хэр өртөө вэ гэсэнд тэр 100 хэмжүүр тосны өртөө гэхэд мөнөөх зарц дансаа ав. Даруй суугаад 50 гэж бич гэжээ. Тэгээд нөгөөд нь чи хэр өртөө вэ гэв. Тэр 100 хэмжүүр буудаан өртөө гэхэд нь дансаа ав. 80 гэж бич гэлээ. Шудраг бус нэрвийнхэн ухаалаг үйлдэлийнхэн төлөө эзэн түүнийг магтан сайшаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ гэж хэлсэн. За энэ ч бүгдээрээ мөнхийн зорилгын төлөө ухаалаг амьдрахын тулд бид юунд ухаалаг хандах ёстой вэ? Эд баялагт ухаалаг хандаж сурах хэрэгтэй. Мэдээж бидэнд олон талбарууд дээр ухаалаг байх ёстой. Шаардлага байгаа, хэрэгцээ байгаа. Тэдгээрийн бас хамгийн чухал нэг зүйл нь бол эд баялагт бид нар ухаалаг хандаж сурах хэрэгтэй. За энэ чинь ингэж байна. За нөгөө нэг нэрвчин, даамалчин. За ер нь бол ажлаасаа халагдсан хин ч бич болчихж байгаа. Тэгээд түүнд хоёр л сонголт байсан гэдэг нь чинь харагдаж байна те. Тэр нэг бол хүнд хүчээр ажиллах юм, үгүй бол гуйлгахгүй гэж. Өөр ажил хийж чадахгүй ч байгаа байхгүй. Тэгээд хоёулыг нь хийж чадахгүй. За хүнд хүчээр хийх гэхээр надад хүч тийхээ авах. Гуйлга гэхээр би одоо ичгүрт орчин. За болио. Бид нар мэдэн шүү дээ. Ер нь бол гуйлгахгүй гэдэг чинь ямар хүмүүс гуйлгахгүй гэдэг вэ? Тухайн үеийн ойлголтоор болохоор гим нүглийн шийтгэлийг хүртэж байгаа хүмүүс гуйлгч амьдралаар амьдардаг гэж боддог байсан тухайд. Тэгэхээр хин нэгэн хүн гуйлгахгүй гэдэг бол энэ ста гим нүглийн шийтгэлийг хүртэж байгаа юм та хогчин. Заяан тэр гэж. Тэг хамаг амьтны доромжлол болдог байсан гэсэн үг. Тухайн нийгэм тийм эс. Тухайн соёл тийм эс. Тэгэхээр хин нэгэн хүн гуйлгахгүй гэдэг бол гарцаагүй байдалд үнэхээр л гарцаагүй байдалд орсоос өөр аргагүй. Тийм учраас Лук номон дээр, Үлс номон дээр даа ялангуяа
эмэгтэйчүүд, хүүхдүүд, бэлэвсэнгүүд, ядуучуудыг, өвчтнүүдийг инэрч байгаарай гэдэг сургаал маш их явдаг. Өөрөөр хэлбэл юу гэхээр эмэгтэй хүмүүс, өнчнүүд, ядуучууд болохоор нийгмийн халамж байхгүй, нийгмийн дэмжлэг байхгүй. Бусад бүх хүмүүс нийгэм даяараа тэдгэр хүмүүсийг нүгэлтнүүд гэж хардаг байсан учраас. Харин чуулган яах ёстой вэ гэхээр чуулган тэр хүмүүст хүрч үйлчлэх ёстой гэдэг заавар өгдөг гэсэн. Хүмүүс тэдгэр хүмүүсийг гадуурхаж байгаа бол чуулган тэр хүмүүсийг хүлээж авч хайрлаж инэрх ёстой гэдэг сургаал явдаг. За тэгэхээр соёл тийм байсан учраас энэ нэр бол за гуйлга гуйна гэдэг бол үнэхээр одоо байж боломгүй тэр хүний явц бүтэхгүй зүйл. Тэгээ нэг зүйл бодсон тэрний хүн. За тэгвэл эзэндээ өртөөгөө бүх хүмүүсийг дуудаж хагаад өөх ёстой өрийг нь жоохон багасгач гэж. За Дитүүл номны дагуу бол за еврейн одоо хуулиар бол юдэчүүдийн хуулиар бол ах トゥ дэ зээлдүүлж байгаа бол тэр хүмүүсээс өөр одоо хүү бодох ямар ч одоо ёсгүйс. Өөрөөр хэлбэл одоо өөрийнхөө төрлийн Израиль хүмүүстэй одоо зээлдүүлж байгаа бол буцаагаад авахтаа хүү бодох ёсгүй. Тийм хуультай. Яг л тэр хүмүүсийг хүү бодож байгаагаараа тухайн хүмүүсийн амьдралыг уламжлах хэцүү болгоно гэдэг. Тийм одоо зарчим дээр тулгуурлаад тийм учраас гэхдээ буцаагаад авахтаа хүүгээр авчих. Тэгээд 7 дахь жил дээр тэр хүүгээс бүр өрнөөс нь чөлөөлөх. Тийм хуультай. Бүр Дитүүл номон дээр бүр яг ягшталт ингээд бичсэн байгаа. Бүр нарийн бичсэн байгаа. Тэгсэн чинь нөхдүүд юу хийсэн бэ гэхээр хүү гэж бичгүүгээр одоо манайхан болдогдсон шүү дээ. За үндсэн зээл нэмэх нь хүү гэлдэг те. Тэнгүүд тухайн үеийн одоо зээлдүүлэгч нар одоо эздүүд одоо нэгтлэнгууд тэр хуулийг зөрчихгүй тулд юу гэж хийсэн бэ гэж ингэж хэлсэн. За 80 торох те одоо дарс зээлүүлсэн бол эхлээд одоо би ингэ 80 өглөө шүү дээ. 80 өгөнгөтэй шууд өрийн бичгэн дээрээ 100 гэж биччихдэг гэсэн. Хүү мүү гэж бичгүүгээр 100 гэж биччихдэг гэсэн. Тэгээ 80 өгчөөд байгаа яг бичгтээ 100. Тэнгүүтээ авахтаа 100-гаал авна, бичнийг л авна. Ямар ч хүү бодоогүй юм шиг харагддаг. Ингэж одоо хүмүүсээс одоо юуг авдаг гэж, авлага авдаг гэж. Тэнгүүд энэ ч сарангууд нөгөө нэрвч нь нэг учиргүй ингээл те нөгөө хүмүүсийн үр мөрийн цайруулаад те одоо юу гэдгийг чөлөөлж байгаа явдал ерөөсөй байхгүй. Анхнаасаа л нөгөө хүнд өгсөн те яг хэмжээгээр нь л одоо буцаагаад буулгаж тавьж байгаа гэсэн үг. Тэр үндсэндээ бол одоо өөрөө тэр хүн өөрийнхөө юуг буулгаж ирж штэ одоо нөгөө нэг шунлыг үгүйгээд өөрийнхөө ирээдүг бодонгуудаа за яг хуулийнхаа дагуу л ер нь биччихье. Тэр нь маш одоо ухаалаг байсан гэж эзэнт нь саашаагдчих. Тэгэхээр бид нэр энэ түүхээс ингээ харах юм бол ер нь нөхөр те эд баялагийг хэрхэн одоо захиран зарцуулж хүмүүст үр тавьж те хүмүүсийг бас хэцүү болгоод байсан бэ гэдгийг харж болж. Тэгэхээр эд баялаг тухайлаг байна гэдэг нь яг юуны тухай яриад байгаа вэ гэхээр энэ чинь ингэж хэлж байна те 8 дугаар ишлэлийг харцгаая бүгдээрээ. Шудраг бус нэрвийнхаа ухаалаг үйлдэлийнхэн төлөө эзэн түүнийг магтан цаашаажээ. Энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ гэж хэлсэн. За гэрлийн хөвгүүд гэж хэлж байгаараа нөгөө талаараа нөгөө фарисеучудыг ёгтолж байгаа үг хэллэг. Фарисеучуд өөрсдөө юу гэж бодсон? Бид нар бол гэрлийн хөвгүүд. Бид нар бол бурхны хүмүүс. Бид нар бол бурхны сонгогдсон ард түмэн. Бид нар бол ариун. Биднийг юу ч хийсэн бурхан өршөөн. Бид нар яасан ч байсан бурхны одоо хаанчлалын тэргүүн игнэний хүмүүс. Биднийг бол те одоо бурхан онцгойлж тавьсан. Тэгээ өөртөө тэд нар нэг томьёолдогоос нэг томьёол нь юу гэхээр гэрлийн хөвгүүд гэж нэрлэдэг гэсэн. Тэнгүүд энэ чинь ингээд одоо эзэн Есүс Христ одоо харьцуулж байна те. Одоо энэ чинь урд дахь түүхүүдийг харах юм бол ер нь фарисеучуд яг энэ түүхийг сонсч ирсэн болж таарна. Тэгэхээр юу ч нэхэр фарисеучуд тань тухайн үеийн фарисеучуд өөрсдөө хувийн амьдралдаа маш их эд баялаг хурааж байгаагаа юу гэж боддог байсан мэхэр бурхнаар өрөөгдсөн хүмүүс гэж бодчихсон. Би бурхнаар өрөөгдсөн учраас бид нар бурхнаар өрөөгдсөн учраас бид нар ийм их эд баялагтай байгаамаа. Бид нар их баян байгаамаа. Бурхан намайг баян байх боломжийг олгож байна. Тийм учраас бурхан намайг өрөөчжээ гэж хэлэхдээ бодохдоо бусад баялаггүй хүмүүсийг эд баялаггүй хүмүүсийг уландаа гიშгдэг гэсэн. Тэдгээр хүмүүсийг хинч биш болгодог гэсэн. Тэдгээр хүмүүсийг бурхан тэр хүмүүсийг өрөөгөөгүй гэж ярьдаг байсан. Гэтэл энэ эзэн Есүс Христ яг эсрэгцүүлээд нөгөө шудраг бус нэрийг гаргаж ирэнгүүтээ нөгөө гэрлийн хүүгүүдтэй харьцуулсан. Өөрсдөө гэрлийн хүүгүүд гэж нэрлэдэг байгаа фарисеучудтай харьцуулсан. Тэдний үгсээр энэ шудраг бус нэр үнэндээ бол шудраг бус байсан боловч яг одоо эд баялагт хандж байгаа хандлагыг харах юм бол нөгөө гэрлийн хүүгүүдээс ч илүү ухаалаг байна. Тэднээс ч илүү хурдан байна, түргэн байна. Шидэмгүй байна. Бусад хүмүүсийн сайн төлөө гэж. Одоо нөгөө өрийн ингээд
басгаад байгаа шүү дээ, тий? Авлагыг басгаад байгаа шүү. Тэдний сайнны төлөө, тэднэрт ерөөл болохын төлөө, тэдэнд ивэл болохын төлөө хэдийгээр тэр өөрийнхөө ойрын ирээдүйн төлөө, энэ амьдралын ирээдүйн төлөө энэ үйл явдлыг хийж байгаа боловч яг нөгөө гэрлийн үгүүтэй харьцуулах юм бол тэдний хажууд хамаагүй сэргэлэн байна гэж хэлсэн. Харин нөгөө гэрлийн үгүүд гэж нэрлэдэг байгаа фарисеучуд нь яагаад гэсэн мэхээр зөвхөн өөртөө л баялаг хураагаадсэн. Өөртөө л баялаг хураагаал, өөрийгөө л овоож оцоолгоол, өөрийгөө л мундаг гэл, өөрийгөө л ерөөгцэн гэл, өөрийгөө л ерөөгцэн амтан гэл тэрүүгээр нэг учиргүй зарлал тунхаглал. Бид нар мэдэн штэ та нар бол те ер нь бол гадна харагдахтаа бол сүртэй гэж Иесус фарисеучуд хэлж. Та нар бол харагдахтаа бол сүртэй. Та нарын хувцалж байгаа хувцас, бие авч явж байгаа байдал, годомжинд те өөрийгөө ариун юм шиг харуулж байгаа тэр дүр сүм дотор ороод өргөлөө өргөж байгаа, дахил өргөж байгаа байдал чи яг л ариун хүн шиг. Тэгээ та нарын дотор бол хорт могоо гэж. Та нар хизээж бусдаас шаарддаг шаардлагын дагуу амьдрч чаддаггүй. Тэгэхээр фарисеучуудын хувьд яг тийм эс. Тэгээд уг нь бол та нар өөрсдөө гэрлийн үгүүд гэж нэрлэж байгаа бол тэгж бодож байгаа бол энэ шудраг бус нэрваас илүүтэйгээр бусдын сайн сайхны төлөө тэр эд баялагч нь зориулах учиртай байсан юм аа. Хэрвээ та үнэхээр өөрийгөө тэ одоо бурхнаар сонгогдсон ард түмэн бурхны хаанчлалын төлөө дуудагдсан хүн гэж бодож байгаа бол энэ шудраг бус нэрваас илүүтэйгээр өөрт өгөгдсөн тэр бурхны ивэл нэгүслийн улмаас өгөгдсөн тэр эд баялагийг бусдын сайн сайхны төлөө зориулах учиртай байсан юм аа. Энэ харж гэнэ үү? Төр зүрийн эд баялагын төлөө, төр зүрийн ам амжиргааны төлөө ийм ухаалаг байхад харин бид нар мөнхийн амьтаа хүмүүс, мөнхийн авралын төлөө, мөнхийн хаанчлалын төлөө дуудагдсан хүмүүс хажууд нь ухаалаг биш байна гэж хэлсэн. Зүг биш байна гэж. Тийм ч бас ухаалаг байна гэдэг нь мөнгийг хэрхэн зарцуулахаа, хэрхэн ашигтай амьдрах вэ гэдэг тухай биш. Харин өөртөө өгөгдсөн, бурхны нэгүслэр өгөгдсөн, хүлээн авсан тэр эд баялагийг мөнхийн үн цэний төлөө зориулж байна уу гэдгээр шийдэгдэж байгаа. Амен. Нийгэмдэр бол ухаалаг байх, ухаалаг нэрв байх, ухаалаг одоо санхүүч байх, одоо бизнесмен байх гэдэг бол хэрхэн баг зардлаар их хөрөнгөтэй болох вэ гэдэг тухай л ярьдаг. Харин Библи энэ түүхээр юу гэж ярьж байгаа вэ? Эзэн Иесус юу гэж хэлж байгаа вэ? Өөрт оногдсон тэр ивэл ерөөлийг бусдын сайхны төлөө тэ зориулж байгаа юу гэдгээр шийдэгдэж байгаа. Энэ бол жинхэнэ христч ухаалаг нэрв байна гэж. Тэгээ харьцуултын та бүхэн дахиад хараарай. Энд чинь шудраг бус нэрв өөрийнхөө амьдралын төлөө, өөрийнхөө амны төлөө тэ бусад хүмүүсийн сайн сайхны төлөө тэгж зоригтой алхам хийж чадчихад эн чинь нөгөө өөрийгөө гэрлийн хүүгийг нэрлэлсэн мэс нөхдүүд нь ерөөсө хөдлөхгүй байгаад асуудал байгаа байхгүй. Хөдлөхгүй тэ зөвхөн өөрийгөө л гэсэн одоо бодолтой, сэтгэлтэй, амин хуваа явчихсан, шуналтай. Оросд эрхүүгийн нэг чуулган байдаг. Нэгүсэл гэж чуулган. За манай чуулган дээр ирсэн нэг номлож байсан. Урчин нодлын ирсэн номлож байсан нэг Виктор гэх пастор. Тэгээ 2 жилийн өмнө ингээд манай гэр бүл тэр гэрүүлтэй ингээд танилцсан. Тэгээд сая бид нар очиод 100 очиод тэд нар маань ингээд шин одоо чуулган барих гад газар авцсан ингээд. Тэгвэл ямар гоё ямар мундгийн ашгүй дээ гэж эзэн талархъя гэл. Тэгээ газар дээр нь очиж өрөөж залбирч өгөөд тэгээ яаж авчваа гэд. Тэгсэн чинь нөгөө эхнэр нь ингээд англи хэлний одоо сургуультай. Тэгээ тэр бүх одоо объект бүгдийг зараад чуулганы газар авсан. Одоо өөрт байсан эд баялгаа одоо бүгдийг зарангуудаа чуулганы одоо газар авчиж байгаа. Зөвхөн газар авцсан. Тэгээ зараад одоо зарсан мөнгө нь зөвхөн тэр газрыг авах хэмжээнд. Тэгээ одоо тэр юуны төлөө залбирч байгаагаар одоо байшин барих одоо мөнгөний төлөө залбирч байгаа. Тэгээ тэрийг ингээд харчаад яг тухайн үедээ ингээд ямар гоё ямар мундгийн ингээд бодсон боловч сүүлдээ бодоод байсан чи ямар их зоригтой юм бэ гэж бодсон. Өөрөөр хэлбэл тэр хүн чинь яг амжиргаагаа залхуулдаг тэр одоо англи хэл заадаг хэлнийхээ одоо сургалт явуулдаг тэр объектыг зараачих жоох гэдэг. Тэгээд асуусан яагаад юу н зарахад төрөв гэсэн чинь нөхөр бүтээр ингээд залбирч байгаад ер нь бол бид нар чуулган өөрийн гэсэн объект болох хэвээр бид нар ингээд олон жил ингээд түрээсээр явлаа. Тэгээ одоо нэг подвол гэдэг байхгүй подволд ингээд түрээсээр одоо манай яг орон сууцнуудын доор ингээд подволыг ингээд тогтчуулаад амар гоё ингээд юу болгоод техник аппаратур тавиад. Гэхдээ ингээд подволч намхан шүү дээ ингээд намхан ингээд би гэхэд баг ингээд хурцхээр тим намхан тим юм дотор бид нар олон жил үйл ажиллагаа явуулсан байхгүй. Тэгээд ер нь бол чуулган ингээд өсөхийн тулд чуулган бас бурхны хаанчлалын төлөө илүү сайн үйлчлэхийн тулд одоо өөрийн гэсэн тодорхой хэмжээний газартай болох хэрэгтэй. Тэрэн дээр бас объект болох хэрэгтэй гэх. Тэрийг юу гэж хэлсэнгээр за манай гэр бүл өөрсдөнд байгаа эд хөрөнгөө чуулган зориулчаа гэж хэлсэн. За энэ бол мэдээж ховор тохиолдол.
Мэдээж ховор тохиолдол. Гэхдээ үүс намнаар бол илбэг тохиолдол байсан. Үүс намнаар бол бид нар мэдээж те анхны чуулганд одоо бий болж байхад тэнцээ цуглаж байхад итгэгч нар бүгдээрээ өөрсөндөө байсан газараа үл хөдлөхөө газруудаа зараад тэрийг чуулганд авчираад нэг сан болгоо тэндээсээ яг хэрэгцээтэй хүмүүст ингэ зориулаад явжсэн. Барнаб багш те нөгөө тайвширлын хүн маань хүртэл өөрийнх нь газрыг зарангуудаа чуулганд авчир өгчдөг. Тэгэхээр үүгээр юу ярих гэдэг нь тэгэхээр өнөөдөр бид нар учиргүй яах вэ ингээл за яваад байшин газараа чуулганд аваад гэж хэлээгөө л дээ. Мэдээж тийм болохгүй. Харин бидэнд өгөгдсөн энэ эд баялаг бол нэгдүгээр төр зурих. Хоёрдугаар хэрэг бидэнд өгөгдөж байгаа бол мөнхийн зорилгын төлөө хэрэглэх учиртай. Амен. Нэг зүйлийг өргөлж өөртөндөө бид нар сануулах хэрэгтэй. Энэ эд баялагийг би мөнхөд тээж хадгалж явж чадахгүй. Үүнээс бид нар чөлөөлөх хэрэгтэй. Харин хэрхэн тэ мөнхийн хаанчлалын төлөө, мөнхийн үнд цэний төлөө энийг зориулах вэ гэдэг дээр бид нар Бурханаас мэрэгэн ухаан гоох хэрэгтэй. Одоо ингээл сая ингээл нөгөө шин тэнгэр газрын асуудал одоо гарч ирлээ шүү дээ. Шин тэнгэр газрын асуудал гарч ирээл нөгөө ээж нь тэр шин тэнгэр газар дээр илтгэлээ тавьж байгаа тайзан дээр нас орчдөг. Сонсноо та нар маа? Тэр сонсон мэт тий. Тийм болсон шүү дээ. Тэг одоо өр хүүхдүүд нь тэрэн дээр ингээд асуудал яриад яагаад ингэж юм бэ? Манай ээж ингээд энэ шин тэнгэр газар гэдэг юмд явахаас өмнө хамгийн сайн хийж байсан. Гэсэн чи явсанаас хойш ер нь бол маш их өөрчлөгдсөн. Сэтгэл зүйн хувьд, зан чанарын хувьд, амьдралын хэм маягийн хувьд, шийдвэрийн хувьд маш их өөрчлөгдсөн. Худлаа ярьдаг болсон, үр хүүхдүүдэд хараадаг боллоо. Үр хүүхдүүдэд бүр сатаны шээснүүд гэж хүртэл хараах боллоо. Хамгийн бага охиноо хүртэл тий. Та нар маань ингээд үзээрэй. Юун дээр сошиал дургаасаа юу байгаа? Паблик байгаа. Хамгийн бага охиноо хүртэл тий. Чиний дотор сатаны 7 сүнс байна гэж хүртэл зүгэх боллоо. Хизээ Монгол их хүн ингэдэг байсан юм бэ? Энэ шин тэнгэр газар явсанаас болоод ийм боллоо. Тэгээд яасан бэ гэсэн чинь шин тэнгэр газрынх нь өөрсдийгөө болохоор 10,000 орчим гишүүдтэй гэж хэлж байгаа. Тэгээд юу гэж байгаа вэ гэхээр гишүүн бүрээ дандаа тий одоо юугаа 11-ийг заавал өг гэж уцаар ярьдаг. Шатдаг. Тэгээ бүр тэр нь тийм маань тарамттай. Тэгээ тэр групп дотор нэрээ нууцлаад энэ шин тэнгэр газраас хэрхэн гарах вэ гэд айсан, имээсэн, ичсэн, зовсон маш олон үе төм хүмүүс байна гэж байгаа. Тэгээд тэд нэр одоо би зүгээр ингээд харав ухаанаар бодоод үзлээ л дээ. Би бас нөгөө Библийн сургуулийнхаа ангийнхантайгаа ярьжсэн. Тэд нар өөрсдөө одоо 10,000 болоо гэж бодож байгаа тий одоо хэлж байгаа. Гэхдээ яг судалгаагаар үзсэн бол 10,000-аас илүү ч гэж магадгүй эсвэл дутууч гэж магадгүй гэж бодож. За тийм байлаа гэж бодоход яг яс 7 нэг болгон хүмүүний бүрээс тэр өргөн гэсэн мөнгийг нь авдаг байгаа байхгүй. Хамгийн амир нь. Тэнгүүтээ тэрүүгээр ингээд бодсон чинь 10,000-аар зүгээр хамгийн багадаа 20,000 төгрөг гэж боддъё те. Тэгэхээр 10,000 хүн чинь сард 200 сая төгрөг байгаа байхгүй. Сард 200 сая төгрөг авдаг байгаа байхгүй. Хүмүүсээс нэгсээр байгаа. За тэр чинь бүр их одоо дээшээ явах боломжтой шүү дээ. Тэгээд тэрийг зөвхөн тэр шин тэнгэр газрыг зохион байгуулж байгаа тэр Солонгос төвтэй байгаа тэр одоо те одоо төв нь захиран зарцуулдаг. Моромж гэсэн яг адилхан. Моромж гэсэн ингээд хүүхдүүдийг ингээд одоо яг хэлбэр нь өөрчлөгдсөн байж магадгүй. Ер нь хэдхэн жилийн өмнө бол нөгөө Монголд ингээд хүүхдүүдээр аявих одоо дэвтэр бал үнэртүүлэгч аявих заруулдаг гэсэн. Аюу олон хүүхдүүдээр. Тэд нар моромчууд тэрийг хийдэг гэсэн. Тэгээд тэр одоо орлогыг нь өөрсөндөө авдаг, сүмдээ авдаг, сүмэн цаашаага төв рүүгээ явуулдаг. Өөрөөр хэлбэл би үгээр юу хэлэх гээд байна гэхээр ёрын муугийн хүмүүс тэ өөрсдийнхөө эрх ашигын төлөө өөрсдийнхөө тэ шунлын төлөө хүмүүсийг хохироож гомдоож хүмүүсийн амьдралыг сүрүүлэхээс тэ юм сүрүүлэхийг юм чинээ бодлого ингэж бүр шийдэмгий бүр хурдтайгаар ажиллаа хийж хахад бид нар юу хийж байгаа вэ гэж бид юу хийж байгаа вэ? Бид нар 11-ийг өргөвөл өрөөгдөн гэдэг сэтгэлээсээ одоо чөлөөлөх хэрэгтэй. Бид нар чуулганд өргөвөл илүү их өгөгдөн гэж бодохоо болох хэрэгтэй. Харин ч надад байгаа зүйл бол эзний нэгүслийн улмаас надад өгөгдсөн баялаг гэж итгэж, хүлээн зөвшөөрч, талархаж мөнхийн үнцний төлөө зориулах ухаалаг байх хэрэгтэй. Амен. Тэр бид сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байгаа ах дүүсээ итгэж нараа. Амьд өгчүүдээ. За амьд өгчүүд л гэж ярьж байгаа. Одоо угс сошиал тавигдахаар хүмүүс намайг тэгээд зөвхөн амьд өгчүүд гэдэг. Би энэ өөр газраас үзэж яхад гэж тэгээд идэг. Яа тийм амьд өгчүүдтэй. Хэрвээ бид нар зөвхөн эд баялагтай болохын төлөө энэ Христэд итгэж байгаа бол одоо бид нар дараагийн түвшинд гарах хэрэгтэй.
бидэнд Бурхан маш олон зүйлийг өгсөн байна, өрөөсөн байна. Тэр бүх зүйлс Бурханы хаанчлалын төлөө, мөнхийн үнцний төлөө танаар дамжуулж урсах болтугай. Амен. Тэгээ харамсалтай жишээнүүд маш их байгаа л да. Зөвхөн яг гаж урсгал гэлтэхгүй Монголд ч гэсэн ингээд нэг одоо Солонгос мишонер хурж ирээд Монголд ингээд сайн мэдээ түгээхийн тулд ингээд чуулганы байр авсан. За би нэрийг хэлэхгүй. Чуулганы байр авсан. Тэгээ чуулганыхаа байр авыг ингээд аваад ингээд үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаа явж хахад тэн дотор ингээд Монгол одоо дагалдагчийг ингээд бэлдээд дараагийн хүнийг болгох гээд ингээд бэлдээд дагалдуулж ирсэн. Тэгээд нөгөө Солонгос мишонер явах цаг нь болоод нөгөө хугацаанд дуусаад ирж илгээлт эзэмч хугацаанд дууссан шүү дээ. Хугацаанд дуусаад явахаас өмнө Монгол одоо нутгийн удирдагчийг бэлдээд ингээд явсан. Тэгээд нөгөө одоо байрыг нь тий ингээд чуулганы нэр дээр ингээд болгоод болох гэсэн чинь хууль эрх зүйн орчин сонирн болгоодсэн. Яг тэр гадаад иргэний одоо хувьд тэрийг шилжүүлэн мэлжүүлэн гэрээ бөөн төвхтэй болоо. Тэгэхээр нөгөө үлдээж байгаа дагалдаж байгаа нэр дээр үлдээчих. Тэгээд пастор болгоод нөгөө үнэд пастор болгоод тэгээл одоо за одоо ингээд одоо үйлчлэлээ дуусгаад явлаа. Тэгсэн чинь явсныхын дараа нөгөө Монгол пастор нь юу хийсэн бэ гэж нөгөө объектыг зараад өөр юм болгоцсон. Тэгээ өөр газар өөр объект аваад тэгээд итгэгчнэр нь нөгөө Солонгос мишонертай хэлсэн. Тэгээ нөгөө итгэгчнэр нь хэрэг үүсгэсэн. Та яагаад ингэж юм бэ? Наа чи таних биш дээ. Чуулган биш дээ. Тэгсэн чи юу хэлсэн бэр? Энэ хэний нэр дээр вэ гэж асуусан гэж байгаа юм. Бичгээр нь гаргаж ирээд энэ хэний нэр дээр вэ гэж. Тэгээд тэр чуулган бол ер нь ингээд тус. Тэр Христ итгэгч хүмүүс бидний одоо туйлын зорилго бол мэдээж тий одоо энэ одоо хорвоогийн амьдралаа хэрхэн сайн сайхан бэ амьдрах вэ гэхээс илүүтэйгээр би бол мөнхийн зорилгын төлөө дуудагдсан хүн гэдэгт итгэж амьдрах явдал. Амен. Та бол мөнхийн зорилгын төлөө дуудагдсан. Бурхан таныг дуудсан. Та ухаантай учраас энэ ч сууж байгаа биш. Харин Бурхан сайн учраас та энэ ч сууж байгаа. Та гимгүү учраас энэ ч сууж байгаа юм биш. Харин Бурхан ариун учраас та энэ ч сууж байгаа. Та зөв сонголт хийсэн учраас энэ ч сууж байгаа юм биш. Харин Бурхан таныг сонгочод байгаа учраас та энэ ч сууж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Та бид энэ ч сууж байгаа хүн нэг бүр мөнхийн ач холбогдолтой үнцэнтэй гэсэн үг. Өнөөдөр бидний амьдралд асуудал байгаа. Бэрхшээл байгаа. Гачигдал байгаа. Өвчин байгаа. Зовлон байгаа. Харилцааны асуудлууд байгаа. Гимнүглүүд байгаа. Гэтэ үүнийг Бурхан тооцоогүйдээ биш. Харин ч тийм учраас сул дорой биднэр дамжуулж өөрийнхөө мөнхийн алдрыг түгээн дэлгэрүүлэхийн тулд та биднийг дуутчих чадана гэж. Тэгэхээр мөнхийн зорилгын төлөө ухаалаг амьдрна гэдэг бол бид өөрсдөнд байгаа зүйлсийг мөнхийн үнцэнтэй холбож өгөх юм бол энэ жинхэнэ ухаалаг амьдрал болж байна. Нэг багш одоо нэг оюутнаас ингэж асуусан. За чиний зорилго юу вэ гэсэн чинь нэг оюутан гэсэн. Миний зорилго бол онц сурах гэж. За онц сураад яах юм гэсэн. Онц сураад сургуулаа сайн төгсөх. Сургуулаа сайн төгсөөд яах юм? Сургуулаа сайн төгсчөөд сайн ажилтай болох. Сайн ажилтай болоод яах юм? Сайн цалинтай болох. Сайн цалинтай болоод яах юм? Сайхан амьдрах. Тэгээ сайхан амьдраад яах юм? Нэг сайхан амар тайван амьдраад тий ингээ юунд санаа зовхгүй амьдрах гэсэн. Тэгэхээр чи одоо яаж байгаа гэсэн. Одоо юу? Одоо юунд санаа зовхгүй. Яагаад гэсэн чи юу ч байхгүй. Эзэн Есүс Христийг хэрвээ бид нар үлгэр загвараа болох юм бол эзэн Есүс Христ хуучин гэрээ дээр тулгуурлаад хуучин гэрээний хуулиуд дээр тулгуурлаад хизээч нэг ч удаа амнаасаа эд баялагийг хураагаараа гэж хэлдэггүй. Тийм сургаал хаач байхгүй. Эд баялагийг хураагаараа хөлжөөрөө. Тэгээд өөрийгөө алдашуулаарай гэж ярьдаггүй. Харин ч өөрийнхөө амьдралаар дамжуулаад эзэн Есүс Христ төгс үлгэр загварлсан. Түүний араас түүний элчнэр ч гэсэн төгс үлгэр загварлсан. Паул хүртэл Тарсаас гаралтай Паул хүртэл өөрийнхөө амьдралыг залгуулахын тулд майхан оюуд майхнаа зарж амьдардаг байсан. Харин бусдын сайн сайхны төлөө бусад чуулгануудаас эд баялагтай хүмүүсээс хандуугаад өгсөн. Ядуучуудын төлөө хандуугаад өгсөн. Гэтэ өөрийнхөө төлөө биш, ядуучуудын төлөө. Өсвөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө.
Тэгээ Коринт номын 9-р бүлэг дээр байгаа шүү дээ. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрийг тарьдаг хүн өгөөмрийг хураана гэж хэлэхдээ хинт хэлсэн мэхээр Коринт чуулганыхан Иерусалимд байгаа ядуучуудад зориулаад бид нэр өргөл өргөнөө гэдээ амлцсан байсан байхгүй. Өмнө нь амлцсан байсан. Тэр амлалтыг нь Паул сануулж байгаа. Тэр өөртөө нэг өргөл авах гэдэг биш. Харин тэр ядуу хүмүүс та нар өргөн гिचээд өргөөгүй штэ. Одоо би та нарт тэр амлалтыг чинь сануулж байна. Хармыг тариул хармыг хураана, өгөөмрийг тариул өгөөмрийг хураана гэж. Тэр бид ухаалаг байхын тулд мөнхийн үн цэнтэй өөрсдийнхөө эд баялаг, өөртөнд байгаа зүйлсийг холбох хэрэгтэй. Ингэж холбохын тулд бидэнд байгаа бүх зүйл эзний нэгүслэр бидэнд өгөгдсөн гэдэгт итгэх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Амен. Тэгвэл би бүтээсэн, би олж авсан, би босгосон, би ингэсэн, би тэгсэн, би ашиг болсон, би мундаг бизнесмен, би ийм гэдэг явах юм бол аль хэдийн би бурхныхаа өмнө ороод би өөрөө бурхан болсон байна гэсэн үг. Би ингэс. Би энэ чинь тэгж ялаа шүү дээ. Би ингэж ялаа. Би тэгчлээ. Би юм байсан. Би тэгсэн. Би ингэс. Би ингэс. Яг намайг ийм болоход бурхан тусалсан. Гэхдээ би ингэс. Энэ хандлага, энэ бодол, энэ сэтгэлгээ өөрчлөгдөхгүй бол бид эд баялагын араас явсаар л байх. Эд эрх мэдлийн араас явсаар л байх бол. Одоо бид нар ингээл нийгэмдэр харж чинь чинь ингээл эрх мэдлийн төлөө алаан болж шүү дээ, тий? Алаан болж шүү дээ. Өхөн атам. Нөгөө хонч нь болол үзэлцэл хоёр талтаа гараад үзэлцэл гэсэн хүмүүс чинь өчтөр өөрөө юу ус гараагараасаа барьсан. Сайхан юм болж шүү дээ. Тэр нийгэм юм харин бид нар тийм байж болохгүй гэж. За хамгийн сүүлд нь 9-р эшлэл. Би та нарт хэлье. Шудраг бусын эд баялагаар өөрсдөө анд нөхөдтэй бол ингэснээр эд хөрөнгө чинь өгөөрөх цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм а гэж. За маш сонирхолтой. Энэ чинь юу гэж хэлж байгаа нэхэр шудраг бусын эд баялагаар гэж хэлж байгаа. Шудраг бусын эд баялагаар өөрсдөө юутай болох нь вэ? Анд нөхөдтэй бол гэсэн. Ингэснээр эд баялагч чинь өгөөрөх цагт. Энэ чинь нэг чухал зүйлийг хийж байгаа. Эд баялагч өгөөрнэ гэж хэлж байгаа. Эд баялагч өгөөрнө угаасаа байхгүй болно. Өгөөрөх цагт тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм а гэж. За яг энэ хэсгийн энэ одоо сургаалт зөвлөлийн гол одоо түлхүүр ишлэл нь энэ. Шудраг бусын эд баялагаар өөрсдөө анд нөхөдтэй бол буюу энэ чинь юу гэж хэлж нэхэр энэ амьдралаас цааш үргэлжлэх мөнхийн нөхөрлийн төлөө эд баялагаа зориул сураарай гэж хэлж байгаа. За энэ болохоор нэгэл мөнгөөр одоо найз худалдаж авах гэсэн утгатай ерөөсөө биш шүү. Тэ мөнгөтэй байх юм бол хүмүүс намайг хөрөөлөх юм гэсэн утгатай ерөөсөө биш. Харин юу гэж хэлж байгаа гэхээр энэ амьдрал дуусах үед бид нар мөнхийн улсад анд нөхөдтэй байхын тулд бид нар энэ хорвоо дэлхий дээр байгаа эд баялгаа тэдний төлөө зориул сурах хэрэгтэй гэж. Амен. Тэгэхээр энд би дахиад хэлье. Ингэж зориулж байгаахийн улмаас өрөөгдөн гэж юусоо хэлээгүй шүү энэ чинь. Өрөөгдөн та нар бурхны хаанчлалын төлөө зориулмал өрөөгдөн 30 60 100 дахин өрөөгдөн ивээгдэн 100 төгрөг өгвөл тэр чинь 3000 голн 6000 голн 10000 голн гэж юусоо хэлээгүй. Тийм амар ашигтай юм чаанч байдгийг мэдгүй. Тэгээ 100 төгрөг өгөнгөтэй чинь тэг шууд 3000 голох ч бол одоо хамаа алга бүх юмаа зарад маа өгөнгөтэй буцаага 30 дахин нуглаа авчмаар шүү дээ. За 60 100-аа болий те. Хаанаас ч юм одоо нэр томьёо гараад ирсэн. Бүүмэд. Хаанч вэ тийм 30 60 100 дахин өрөөж өгөөч гээд. Тэгэхээр эн чинь юу хэлээд байна гэхээр эд баялагт шунаж бус эд баялагийг энэ амьдралын төвлөн зориг болгож биш харин Бурханаас ирж байгаа хангамжиндаа талархаад түүнийг Бурханы хаанчлалын төлөө бусдын төлөө зориул сураарай гэж хэлж байгаа. Амен. Магадгүй та энэ номлолыг сургаалыг сонсоод таны дотор одоо игдүүцэл төрж магадгүй. Зүгээр Бурхан таныг дуудсан байна. Игдүүцэх юмтай байна гэдэг чинь сайн. Бурхан таныг яг одоо дуудсан байна. Та яг зөв цагтаа зөв газраас сууж байна. Тэгэхээр байгаа зүйлдээ бид нар итгэмжтэй байх хэрэгтэй. Энийг бас ингээл за Бурханы хаанчлалын төлөө зориул гэсэн чинь зориул гэсэн юм чинь ингээд баруун солоог өрөөл те. Чи мантан бууз идэх бат. Би чамд нэг мантан бууз аваад өгчий гээл те. Чи пиршигэхгүй би чамд пиршиг аваад өгчий гээл те. Ингээл баруун солоог ингээл бүх юмуд ингээл засуулах ерөөсөө биш. Харин байгаа зүйлдээ талархаж байгаа бол түүнд итгэмжтэй байгаад харин Бурханы хаанчлалын төлөө зориулах ухаалаг байгаарай гэж хэлж байна. Мөнхийн үнцэнтэй зүйлийн төлөө зориул. Хүмүүс тэгээд ер нь ингээд мөнгөөр хүмүүсийг сөхрүүлж болно гэж боддог. Мөнгөөр хүмүүсийг өөрийнхөө талд оруулж болно гэж боддог. Итгэвч хүмүүсийн хувьд бол
Ийм бодол байх ёсгүй. Тэгээ би зарим тохиолдолд хүмүүс тэгж хэлдэг. Хэрвээ чи хэн нэгэн хүнийг их хэмжээний мөнгөөр ямар нэгэн зүйлээр те их дүнтэй юмар ивэх гэж бол хэрвээ чи чиний итгэлчин хөрвөл нэрээ хэлэхгүй ч болно. Чи заавал өгсөн гэж өөрийгөө зарлах хэрэггүй. Яг л бурхан чамайг мэдчих хангалттай. Өөрөөр хэлбэл чи те ингээд бид нар бас ингээд өөрсдийнхөө итгэлийн төвшинг төлөвшлийг бас нэг шалгах нэг одоо шалгуур цензур нь тэр байхгүй. Хин нэгэн хүн сайн сайхны төлөө ингээд зориулж байгаа бол тэр зориулж байгаа зорилтоо би заавал өөрөө зарлах алдаггүй. Хэрвээ үнэхээр тэрийг зөв итгэлээр хийж байгаа бол тэр хүнээс би эргүүлээд ямар нэгэн ашиг хонжоо хайгаагүй бол тэр хүнийг дараа нь би өөрийнхөө төлөө ажилуулахгүй юм бол заавал тэгж одоо өөрөө алдарших шаардлага байхгүй. Харин бурхан миний сэтгэлийг, миний итгэлийг, миний хандлагыг мэдж байхад л хангалттай. Амен. Одоо ингээл дэлхийд даяар ингээл Samaritan Purse тэгэл World Vision өөр юу вэ? Тэгэл янз бүрийн ингээл одоо юунууд байна шүү дээ. Хүмүүлгийн байгууллагууд байна шүү дээ. Тэгэл тэд нар бүгдээрээ л одоо юу гэдэг хэний ч мэдгүй хүмүүст ингээд за яг тийм одоо нөхцөлтэй хүмүүст энэ тусламжийг өгөөрэй гэдэг ингээд явуулчих. Тэгэл тэрнийхээ улмаас дараа нь те ингээл шаардлага нэхэл за намайг хэлсэн үү би өгсөн штэ яг би нэг Америкт байдаг LA-д байдаг нэг одоо нэг Америк хөгшүүн байгаа штэ намайг зарласан уу тэрүүгээр миний зураг мургийг PPT-гээр гаргасан уу гэж юусоо тэгдэггүй зарыг нь шаарддаг. UBTS сурж байгаад UBTS-д ингээд оюутны тэтгэл гэж байдаг байхгүй. Тэгээд Америкийн Австралийн тийм одоо юуны оюутны хөгжлийн тийм тэтгэлэг гэдэг олуулсан байгаа л гэдэг. Тэгээд тэр нь ингээд яадаг. За тэтгэлэг хүссэн хүмүүс одоо хүссэн хүмүүс өргөдлөө бичээрэй гэж юм гэдэг. Тэгээ өргөдлөө бичээл ингээл одоо өгөнгүүд одоо тэр юуны тэтгэлийн сангаас тэтгэлэг ирнэ. Тэтгэлэг ирэнгөт хинээс нь жирж байгаа бүү мэд. Хэдэн төгрөгч ирж байгаа бас баг бүү мэд. Тэгэл сургууль тэрийг за чиний төлбөр шийдэгдсэн шүү гээл. Тийм гоё. Тэгэл тэрэн дээр нь ингээл манайхан шиг яв тийм үү ямар гоё юм бэ тэр хүн тэр нэг очиж уулзчихсан яана ямар гоё нэнчин сэтгэлтэй сайхан хүн бэ юм бэ тийм байхгүй. Одоо тэр тэтгэлгийг авсан 100 пасторууд одоо монголчуулан даяар үйлчилж байгаа шүү дээ. Амен. Би тэгээд яг өөртөө нэг юм одоо юу гаргаад зарчим гаргаад. За би ер нь бол боломжтой байгаа учраас би энэ сургуулийн тэтгэлгийг ерөөс авахгүй. Боломжгүй одоо хүмүүс нь авгаа. Яг тэгэхээр ингэдэг байхгүй. Тухайн жилдээ ингээд жишээлбэл тодорхой хэмжээний дүн ороод ирж штэ одоо тэтгэлгийн мөнгө ороод ирлээ. Тэр чинь ингээд аюул олон хүмүүсээс ингээд $1000, $3000, $500 бүгдээрээ нийлээд нэг сан болоод тэнгууд манай сургууль дээр ирэнгүүт манай одоо сургууль дээр байгаа нийт өргөдөл өгсөн хүмүүсийн тоон тоочтой байхгүй. Тэнгууд 10 оюутан өргөдөл өгсөн хад 10 туваа 11 өгвөл 11 тоочтой байхгүй. Тэнгууд би өөрөө боломжтой гэж тэр хүмүүсийн дунд ингээд яваад орчих юм бол нөгөө хүмүүсийн тэтгэлэг авах боломжноос нь би ингээд хумсалчихж байгаа байхгүй. Тэнгууд би өөртөө нэг юу тавиад зарчим тавиад за би ер нь бол боломжтой байгаа учраас би заавал ингэж юу байхгүй. Тэтгэлэг мэтгэлэг нэтэрэ гэхгүй. Тэгээд чуулганаасаа ч гэсэн ер нь бол нэтэрэ гээл те ингээд миний төлбөрийг төлж өгөөч мөгөөж гоохгүй. Тийм боломжууд байсан. Аль аль нь боломжтой байсан. Гэхдээ би ерөөсөө тгээгүй. Эцсийн мөч хүртэл явсан. Тэгээ яг магистрийнхаа ингээд хамгийн сүүлийн семестр дээр $300,000 дутчихдаг байхгүй. 6 жил сурсан, 7 жил сурч хахад яг тэр чинь ингээд жил болго ингээд төлбөрөө түүж явж байгаа л яг $300,000 дутчихад тэгээ бүр гайхаад болдгоо би бүр ингээд $300,000 ийм амар чухал байсныг бүр яг тэр үед мэдэрч байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд нэхэгдээд болдгоо. Тэгээ нөгөө өөрийнхөө ингээд тавьсан зарчим гэсэн. Ямар ч байсан л би бүх төлбөрөө төлнө гэж бодож байсан. Тэгээд яг хавар семестр дуусгахын алдаад захирал дээр ороод за захирлаа миний төлбөр ингээд нэхэгдээд болдгоо. Тэгсэн чинь манай захирал гэж бодсон байхгүй бүтэн төлбөр гэж бодоод өө тийм юм уу яана за яах вэ нөгөө юу юм уу ч одоо дууссан ш нь хүсэлт мүсэлт чинь дууссан аль хэдийн тэтгэл мэтлэг аваа явцсан ш тэгээд харин тийм ээ одоо яах вэ гэж хэдэн төгрөгс 300,000 хэд 300 хэд гинэс 300,000 300,000 гэж итгэхгүй байгаа байхгүй. Тэгээд намайг нэг 300,000 төгрөг өгч чадахгүй нэг гэдэг бүр итгэхгүй байгаа байхгүй. Тэгээ бүр гайхаад тэгснэ за чи юу гэсэн хүсэлтөө өгч гээд. Тэгээд 300,000 төгрөгийн хүсэлт амар өвчлээ шүү дээ. Би тэд оноос тэд орны оронд теологи бакалавр сурсан. Тэд оронд магистр сурж байгаа. Тэгсэн чинь ингээд амьдралын тийм. Тэгээ яг нөгөө манай хүүхдүүд ингээд төрсөн. Ингээд хоёр нялх хүүхдтэй. Тэгээд би ч нөгөө юугаар одоо сүмээс гадуур хийдэг байсан. Одоо хувийн юмнуудаа ингээд бүгдийг болцсон. Цэвэр яг ингээд сүм дээрээ ингээд багшилчаасан. Тэгээ багшлаад бүтэн цагаар сурч байсан. Тэгээ хажуугаар нь юу ч хийх боломж байхгүй. Тэгээ нөгөө миний авчихсан цалин чинь амар бага байсан. Тэгээ тэрүүгээр ингээд амьдралаа болгоод явуулсан. Яг нэг 300,000 төлбөр ороод ирсэн чинь ингээд нэхэгдээд ирсэн чинь бүр айгүй хэцүү санагдаад. Тэгээ тэрэн дээр ингээ бүх юмаа бичээ тэр чинь яг бодсон. За би өөртөө нэг хизээч те одоо нэг тэтгэлэг авахгүй дэ гэж бодож ирсэн бодолтой хурж чадсангүй дэ гэдэг. Тэгээд тэр талаар ингээ бодож байхад яасан мэхээр
Тэгээ маргааш нь ч илүү нөгөөдөр ингэ шийдэгдсэн. За Жожо чиний нөгөө үлдгэлийн чинь шийдэгдсэн шүү гэдэг. Тэгээ тэрэн дээр ингэж бодсон. Маш олон хүмүүс яг энэ мэт олон оюутнуудад ямар их тусалсан юм бэ гэж. Тэгээ би хүртэлтэй зөвхөн ингээ 300 мянган төлөө тэнцэн ингэж баг ингээд те байхгүй хідэн байгаа хідэн өсөө хүртэлтэй байхгүй болох хэмжээнд ингээ бодож явахад тэнцэн ингээд амжиргаагаа загуулж чадахгүй те амжиргааныхаа төлөө биш хаанчлалын төлөө бүх юмоо зориулсан 100 хүмүүс байгаа. Залуучууд байгаа. Өрхийн тэргүүнүүд байгаа. Ээжүүд байгаа. Тэр хүмүүсийн те нэг ч гэсэн тэр санхүүгийн одоо зовлонгийн хөнгөлж өгж байгаа үл мэддэх тэр хүмүүс ямар гоё юм бэ гэж бодсон. Амен. Тэр энэ бол Библийн зарчим байгаа. Тэгэхээр яг ухаалаг мөнхийн зорилгын төлөө ухаалаг амьдрах амьдрал бол яг л энэ зарчим байна. Тэгээ би та бүхнийг уриалж байна. Ирээдүйн төлөө, мөнхийн ирээдүйн төлөө, мөнхийн үнцний төлөө бүгдээрээ бас шийдэмгий байцгаая. Ухаалаг бөгөө шийдэмгий байцгаая. Энэ шудраг бус нэрав ийм шийдэмгий те төр зүрийн баялагын төлөө, төр зүрийн өөрийнхөө амьдралын төлөө ийм шийдэмгий, ийм ухаалаг байгаа юм бол тэр байтугай Бурханд итгэсэн бид нар Бурханаас мөнхийн амийг бэлэг болгон хүлээн авсан бид нар ухаалаг байх шийдэмгий характертай, зан чанартай байж сурцгаая. Амен. Хамтаа судлаасаа босцгаая. За энэ түүх бол би дахиад сануулъя. Энэ түүх бол зөв зорилгын төлөө буруу арга замаар ажиллаж болно гэдэг тухай ерөөсөө биш. Ерөөсөө биш. Харин тэр шудраг бус нервийн ухаалаг үйлдэлийг нь ухаалаг байгааг нь л одоо фарисеучудтай хацуулж байгаа явдал. Энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар чинь монгол хүмүүс чинь нөгөө нэг айгүй гоё тийм гүйлгээ ухаан тоон болохоор зарим зүйлийг зөв болгох гээд хичээхтэй буруу арга замаар те буруу шийдвэр гаргасан, буруу харилцаа үүсгэснийг үгүй энэ чинь зөв зорилгын төлөө байсан юм а гэд зүтгүүлж гээд хандлагатай. Тэгэхээр тэгж болохгүй байх нэ. Тэгээ бурхан байгаа гэдгийг бид нар үргэлж бодох хэрэгтэй. Бурхан байгаа. Бурханы хяналт байгаа. Бүх зүйл дээр Бурханы хяналт байгаа. Бурхан хараагүй, мэдээгүй, сонсоогүй. Бурханы хяналтаас гадуур зүйл нэг ч байхгүй. Бид нар л нөгөө нэг бурхан байхгүй юм шиг бурхан бид нар энийг хийхгүй бол бид нар энийг буруу арга замаар чамаагүй хийхгүй бол бурхан хохирох гээд байгаа юм шиг бодож болохгүй. Христийн түүхэнд манай ерний 950-аас 1000 за 1100 1200 хүртэл нийтдээ католик сум 10 удаагийн загалмаатын аянд хийсэн. 10 удаагийн загалмаатын аянд хийсэн. Тэдний зорилго юу байсан бэ гэхээр Иерусалимыг ариун хотыг чөлөөлөх гэж нэрлэжсэн боловч үүндээ тэдний зорилго бол эрх мэдэл эд хөрөнгөлөөс. Тэгээд тэрэндээ өв олон хүмүүсийг хятсан. Бүр сүлдээ Европоос явах зэрэггүй болсон. Тэгээд хэнийг явуулсан бэ гэхээр өсвөр насны хүүхдүүдийг явуулсан. 12-тай, 13-тай, 14-тэй хүүхдүүдийг хизээч амьдралтаа жад барьж, сэлэн барьж үзээгүй, хүнтэй байлдаж үзээгүй, тулдаж үзээгүй тэдгэр хүүхдүүдийг хамгийн сүүлийн аян данаар бүгднийг нь усонгоцонд ачаад явуулсан. Ойрхот оронд руу. Тэгээд тэднэрт тэнцээ очиод ихэнх нь өгсөн, амьд үлдсэн бүгд боололсон. Бүгд боололсон. Юунаас болсон гэж? Дээр байгаа шуналтай удирдагч нараас болсон. Христийн нэрийг барьсан шуналтай удирдагч нараас болсон. Сүмийн нэрийг барьсан шунхаан хүмүүсээс болсон. Эрх мэдлийн төлөө нүдөө ухаад өгөхөөс ч буцахгүй хүмүүсээс болсон. Дэлхийд ийм хүмүүс маш их байгаа. Бидний эргэн тойронд маш их байгаа. Харин Христ итгэж бид нар ийм байж болохгүй. Бид мөнхийн зорилгын төлөө, мөнхийн үнцийн төлөө, бусдын сайн сайхны төлөө ухаалаг нэрүүд байх учиртай. Амен. Хамтаа нүдэн найдас юм нэрцгээе. Залбирцгаая. Таяг одоо өөрийн төлөө залбираарай. Эзэн минь надад өгөгдсөн таны нэгүслийн дотор өгөгдсөн бүх зүйлсийн төлөө баярлалаа гэдээ эзэн талархлаа илэрхийлээд ирэх өдрүүдэд, ирэх он жилүүдэд
таны мөнхийн хандлын төлөө, мөнхийн үнцний төлөө ухаалаг байхад та туслаач гэж та яг өөрийнхөө төлөө залбираарай.